Сайн байцгаана үзэгч та бүхэндээ Баасан гарагийн мэндийг айлтхан дэвшүүлж байна. ТВ-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Төв эмсийн мэдээллийн хөтөлбөрийн Баасан гарагийн дугаараараа өнөөдрийн орон нутгийн хэмжээндх онцлог мэдээлүүдэд танилцуулна. Үзэгч та бүхэн Төв эмсийн мэдээллийн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхнийдээ 1000 гаруй төгсөгчдийг хамруулсан Монгол 92 спортын 2 дугаар их наадам Дархуул аймагт өнөөдрөөс эхэллээ. Нэгэн үеийнхэн халуун сэтгэлээр нэгэнд орчуулж, сурагч насаа дурсан ярилцаж, баг тамирчтай уухаалан дэмжсэн Монгол 92 наадам инхүү 3 өдрийн турш үргэлжилнэ. Монгол орны бүх бүс нутаг 21 аймаг Улаанбаатар хотын дүүргүүдээс хүрэлцэн ирсэн ерөнхий боловсролын сургуулиудын 1990, 1992 оны төгсөгчид Дархуул аймагт чуулж Монгол 92 спортын 2 дугаар их наадамд оролцож байна. Төвийн бүсийн төгсөгчид энэ удаагийн спортын наадмыг ерөнхийлөн зохион байгуулж нийтдээ 1000 гаруй төгсөгчдийг хүлээн аваад байна. Сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс, шатар, шагаан арва зэрэг спортын 6 төрлөөр эмэгтэй 22, эрэгтэй 22 багийн тамирчид хурд өвчөөс хорин өрсөлдөж байгаамаа. Тингийнхэн халуун сэтгэлээр нэгд орчуулж хүүхүүдэд сурагч насаа дурсан санаж баг тамирчтай уухаалан дэмжин Монгол 92 наадам инхүү өнөөдрөөс эхэллээ. Дархан хотноо 1992 оны төгсөгчдийн Монгол 92 тэмцээн маань Дархан хотод маань болж байна. Энэ тэмцээнд 21 аймаг хот Улаанбаатар хотоо нийт 22 баг оролцож байна. Ингээд бүх тамирчтай болон үе төгсөгч нарт спортын өндөр амжилт хүсье. Энэ удаагийн зохион байгуулалтыг Төвийн бүсийн Дархан Сэлэн Төв аймгийнхан маань зохион байгуулж байгаа. Ингээд Төвийн бүсийнхэн маань та бүхнийхээ хүлээж аваад маш их баяртай байна. Тэгэл үнэхээр гоё байна. Тэгээд би ч одоо хааны л нутагтай. Онгон нутаг маань Сүхбаатар аймаг, Удаах нутаг маань Замуудад амьдарч ажилладаг. Тэгээд Замуудаас Улаанбаатар хотод ирээд чи тэр дугуйныхаа группийнхнийг аваад моциклд ирсэн. Эрдэм номор гоёх, дээд жаргал, илүү хүтэн байх, илүү жаргал, төвчж уужилж чадвал тэр бас жаргал, тэнгэрийн дор хүн шиг хүн байхад хамгийн их жаргалаа гэд. Өнөөдөр хүн шиг хүмүүс цуглдсан манай Монгол 92-ын дандаа бие бинийгээ хайрладаг, дандаа бие бинийгээ элс сурдаг, дандаа бие бинтэйгээ ингээд насаараа өмнө магаасаа эхлээд нөхөрлөж ирсэн. Энэ сайхан найзууд бүгд энд хоронд цуглцгаад байгаараа айгүй онцлог. Тэгээ бүх сайхан найзуудтай хаз жаргал эрүүлэх хамгийн сайхан бүхнийг хүсье. Би Эрдэнэтхот аймгаас ирсэн. 48 удаа ирсэн. Гоё л штэ ста сайхан зохион байгуулалтаа бүгд сэтгэл өндөр гоё байна ста нэр уулзаагүй хүмүүстэйгээ уулзаж тэгээ бас би бинийг харж ста гоё яриа хөөр өрнүүлж ста гоё байна. Би бинийг хараад сэтгэл өндөр л байна. Нийт баг тамирчтай амжилт хүсье. Спортын бүх тэмцээнүүдэд мэргэжлийн шүүгчдийн баг хүрэлцэн ирж ажиллаж байна. За Монгол 92 тэмцээн Дархан хотод амжилттай зохион байгуулагдаа өнөөдөр эхлээд 3 өдөр болж дүнгээ гаргана. За волейболын шүүгчид 10 хүний бүрэлдэхүүнд ирсэн бас медиа группийн 4-5 хүмүүс ирж энэ тэмцээнийг одоо газар дээрээс нь сурвалжилж байна. Мөн шүүж байна. За сагсан бөмбөгийн шүүгчид ирж тэмцээнийг 6 танхимд амжилттай зохион байгуулж байна. Монгол 92 тэмцээн маань одоо ер нь залуудаа тоглож байсан хүмүүстэй таарч байна, тааралдаж байна. Залуудаа маш сайн тоглож байсан хүмүүс маань хэдий 50-аад нас хүрсэн ч гэсэн одоо тоглолтын хэмнэн юм нь удаан болсон ч гэсэн зүгээр тоглох чадвар бол хэвээрээ хоёр багуудын өрсөлдөөн бас ширүүн одоохондоо явагдаж байна. Монгол 92 спортын наадмын аль бие усны нээлтийн арга хэмжээ 4-р сарын 26-ны Бямб гарагийн 12 цагаас хаалтын үйл ажиллагаа мөн 4-р сарын 27-нд Дархан United Arena тус зохион байгуулагдана. Нийт баг тамирчидаа амжилт хүсье. Дараагийндээ Монгол 92 спорт наадмын хүрээнд баялаг бүтээгчид үзэсгэлэн худалдаа Дархан United Arena дэлгэгдлээ. Аймаг бүрээс хүрэлцэн ирсэн нийтдээ 48 оролцогч энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа юм. Дархан хотод зохион байгуулагдаж байгаа Монгол 92 спортын наадмын хүрээнд баялаг бүтээгчид үзэсгэлэн худалдаа Дархан United Arena дэлгэгдлээ. Эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1990, 1992 оны төгсөгчид бүтээсэн үндэсний баялгаа, үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээ энд ирж сурталчилж байна. Ховдын хязгаараас авч ирсэн онцлог бүтээгдэхүүнүүд, зохиогчийн эрэхтэй өрмөц эмээл, бүдэн шоуны өндөгний хальснаас гаргаж авсан саван, ноос, ноол уран хувцас, нутгийн онцлогийг шингээсэн олон төрлийн сүү цагаан идэг гих зэргийг та дэрэгдээс нь амталж мэдрэн худалдан авалт хийх боломжтой. Өсгөл аймгийн Эрдэнэ улгын сумын төгсөгч Бат Хүрэл гэдэг хүн байна. Би бол өөрөө энэ медиа үйлдвэрээр одоо өнөөдөр болж байгаа энэ Дархан аренад болж байгаа
манай төгсөгчдийн үзэсгэлэнд оролцож байна. Миний энэ бүтээл бол Монгол Улсын оюуны өмчийн газраас загварын патент болоод барааны тэмдгийн одоо гэрчлэгийг авсан юм зохиолчийн эрхийг баталгаажсан юм бүтээл байгаа. Эмээдийн маань уг санаа загвар хаанаас гарсан юм бэ гэхээр дээр үеийн нөгөө Монгол цэргийн одоо энгийн хэрэглээний эмээдийн загвараас гаргасан юм байгаа юм. Яг нь дээр үеийнх нь эмээл болохоор энэ бүүргийн битгүү хэлбэр ерөнхий хэлбэр нь юм байсан. Гэхдээ би орчин үед бас нэг жоохон хэрэглээг нь талаасаа бас энд нь юм бариул гаргаж ингэж загвар одоо зохиож эгчлэгийг авсан юм байна. Тэгээ өнөөдөр энэ манай төгсөгчдийн үзэсгэлэн худалдаанд дархан аренад 3 хоног үргэлжлэн ингээд миний бүтээл энд ингээд байна. Дарханчууд та бүхэн хурж иж сонирхоороо. Тэмцээн энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Дархан Сэлэнг Төв аймгийнхаа хамт олонд би бас өөрийнхөө бүтээлээс нэг одоо эмээдийг найз нөхдийнхөө дунд ингээд суглаа явуулаад ингээд астан шалгаруулж өгөөч гэдэг ингээд гардуулаад өгчихсөн байгаа. Ингээд амжилттай болно гэж найдаж байна. Азийн тэнгэр одоо хүмүүсийг эвх хаа гэж байна. За би одоо хуучнараа одоо ерөөс октябрийн өрөөний 67 дугаар сургуулийн одоо төгсөгч байна. Тэгээд би болохоор одоо энэ сайхан бидний үеийн тэнгийнхний тэмцээн болоод энэ Дархан хотод энэ сайхан хямртай сайхан Дархан хотод ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд энэ өөрийнхөө үеийн тэнгийн сайхан найзуудаа бас өөрсдийнхээ гэр бүлийнхаа зүгээс бүтээж байгаа энэ сайхан одоо бүтээлүүдээ бас бизнесийнх нь юунд дарах хэмжээнд оролцоод ингээд ирсэн байгаа. Манайх одоо EOJ group гэж явдаг. Тэгээд ийм бүдэнгийн эрүүл мэндийн чиглэлийн, совилын чиглэлийн бүдэнгийн үндийг бид нэр одоо манайх одоо ингэ фирм ажилуулдаг. Тэгээд энэ чиглэлээрээ бид нэр одоо бас ингэ худалдаанд бас олон салбарт гаргаж явж байгаа. Нэгэн одоо бас тийм өрхийн аж ахуйг хөгжүүлэх гэж яваа бас нэгэн одоо залуу гэр бүл байна. Тэгээд бид хоёр бас өөрсдөө энэ үндэгнийхөө орцтой ийм сайхан савн хийсэн байгаа. Энэ сав маань болохоор хүний гарын одоо асийг шигшүүлдэг. За ингээд манай Дархан хотод манай амин өндөг брэнд маань хүрэлцэн ирээд байна. За мэдээж Улаанбаатар хотод болон бусад аймагуудад бол хүмүүс сайн мэддэг амин өндөг эмчилгээ сувилгааны чиглэлээр бидний гаргадаг манай өөрийн маань брэнд болсон амин өндөг брэндийг бол мэдээж маш олон хүмүүс сонирхдаг учраас бидний Дарханд бас авчирсан байгаа. За мөн бүдэн шувуу маань өөрөө 42 градусын халуун биетэй учраас бүх төрлийн ням бактерийг устгах хамгийн өндөр чадвартай байдаг болохоор бидний өөрсдөө гаргаж ирсэн бүдэн шувууны өндөгний хальсны кальц болон бүдэн шувууны өндгөөр хийсэн савн маань бас Дархан аймагт маань хүрэлцэн ирээд байна. Тэгээ та бүхэн маань 27 оны хүртэл явагдах энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж бидрийг бас хэмжээрэй гэж хэлсэн. Дархан 2025-92 оны төгсөгчдийнхаа спорт урлагийн тэмцээнд ирсэн Баянгар аймгийн 1-р жилийн 8В ангийн хамт олон бид нэр ингээд манайхан ингээд нэг аймгийнхаа брэнд болсон бүтээгдэхүүн цагаан эдэгээр оролцож байгаа. За манай цагаан эдэнүүд маань дандаа ямааны сайхан аарууд байна, ямааны тос байна, ямааны нэрмэл гэдэг ингээд дандаа нутгийн брэнд бүтээгдэхүүнүүд байгаа. За ааруулных нь онцлог бол дандаа энэ гоё ямааныхаа гол сүүгээр хийсэн манайх. Тэгээд ийм нутгийн брэнд тийм арлаа. За сарлагын шар тос, ямааны шар тос. За тэгээд Дархан спорт наадамд оролцож байгаа болон Дарханы орон нутгийн иргэд маань та манай Баянгарын эдгээр оролцож байгаа энийг минь сонирхож худалдаа авалт хийгээрэй гэж та бүхнийг уриалж байна. Сэлэнг аймгийн Орхон туул сумын 92 оны төгсөгч байна. 92 оныхоо төгсөлтийн амжилт хүсье. Тэмцээнд нь өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Тэгээд 13 төрлийн бүтээгдэхүүнээр ингээ цагаан эдэгээр өөрийнхөө гараар хийсэн цагаан эдэгээр ингээ оролцож байна. Одоо Орхон туул суманд амьдардаг. Одоо шар тос байна. Энэ хэвний аруудууд байна, сүү урууд байна, ээзгий байна, айргийн тос байна, шин тогооны өрөн байна, хайлмаг байна. Ингээд ер нь бүх 13 төрлийн юугаар оролцож байна. Би Хөвсгөл аймгийн Эрдэнэт сумын 90 оны төгсөгч Нэргүү байна. Энэ өдөр болохоор манай төгсөлтийн нэг үе тэмцээн буюу Монгол 92 тэмцээнд Дархан улс аймагт болж байгаа зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа Дархан Сэлэнг Төв аймгийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье. Би нутгийн брэнд болгох зорилгоор энэ уг бүтээгдэхүүнүүдэд авчирсан. Энэ бол манай сумын брэнд бүтээгдэхүүнүүд байгаа. Чихртэй арууд байна, нэмгэн арууд, аринууд бол хоёр төрлөөр байна. Монгол арх байна. Монгол арх бол манай аймагт бол нэртэй Хөвсгөл аймгийн Эрдэнэт сумын Эрдэнэтийн арх гэдгээр алдартай 13 байна. Тэгээд жимс фасан тас эдгээрийг бол орон нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнд болгох зорилгоор 13 оноос хойш үйл ажиллагаа явуулаад
сүүлийн 4-5 жилд нь үзэсгэлэн худалдаанууданд оролцож өөрийн бэрийн бүтээгдэхүүнүүдээр ингэж алдаршуулж сумынхаа иргэдэд иргэдийг төлөөлж орон нутгаас аялж байгаа хүмүүстээ бүтээгдэхүүний гарын бэлэг болгон зориулахаар ингэж үйлдвэрлэж зардаг байгаа. Тэгээд та бүхэндээ болон тэмцээнд оролцож байгаа бүх тамирчтай ажлын өндөр амжилт хүсээд бүгдээрээ энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой гэж хэлье. Бүрийн мигмарсан гэдэг Эрдэнэ 92-ын төгсөгч байна. Одоо Эрдэнэтийн Түмэн сүлжээ Кашмир гэдэг манайх компанитай ноос ноолоор хөврөр одоо бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За 21 аймаг одоо Улаанбаатар хот, Мишель Экспо одоо гадаад зах зээлд өөрийнхөө бараа бүтээгдэхүүн сурталчлан одоо үзэсгэлэн худалдаанд оролцоод явдаг. Энэ удаад одоо 92 оныхоо төгсөгчдийн баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдаанд ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд дашран төлөхөд 92 оны одоо 92 оны тэмцээн зохион байгуулж байгаа дарханыхаа хамт олонд маш их баярлж байна. Бас ингээд тэмцээнд оролцоод явж байна. Дарханчууд та бүхнийг урьж байна. Манай бараа бүтээгдэхүүнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна. Монгол 92 спортын наадмын хүрээнд Дархан United Arena-д илгээгдсэн баялаг бүтээгчид үзэсгэлэн худалдаа энэ Ням гарагийн өдөр хүртэл үргэлжилнэ. Дархан аймгийн хэмжээнд ойхерийн төмөр гарсан үед онцгой байдлын газарт нэмэлт хүч болон дайчлагдан ажиллах галт төмөр унтраах бүлгүүдийн бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа. Тус дадлах сургуулиуданд 12 аж ахуйн нэгж байгууллага, Дархан, Орхон, Хонгор сумдын нийтдээ 196 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн анги, сайн дурын бүлэг, 26 техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм. Энэ үеэр хүн тус бүрийн хувийн бэлтгэл, багаж техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, тэдгээрийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өглөө. Мөн галт төмөр унтраах дадлах сургалтыг хийж болцшгүй галт төмрийн аяллаас өөрсөн сэргийлэх ойлголт мэдээлэл олгосноор онцлог байсан юм а. Монгол Улсын шатар сайдын 01-р тушаал онцгой ерөнхий газрын даргын ойхерийн төмөртэй тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан 02-р албан даалгавар. За аймгийн засаг даргын захирамж, за эдгээр эрх зүйн баримтчгийн хэрэгжилтийн хүрээнд ойхерийн төмөртэй тэмцэх бэлтгэлийн байдлын үзлэг шалгалт явагдаж байна. Мэргэжлийн онцгой байдлын газрын ойхерийн төмөр унтраах 3 бүлэг, за мөн дайчлагдан ажилладаг томоохон 9 байгууллагын 12 бүлэг, за мөн Дархан аймгийн 4 сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 4 мэргэжлийн анги гэсэн ийм бүрэлдэхүүний нийтдээ 200-аад бүрэлдэхүүний одоо бэлтгэл бэлэн байдлыг шалгасан ийм үйл ажиллагаа явагдаж байна. За энэ 9 бүлэг дээр сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 3 бүлэг гэдэг нийтдээ 12 бүлгийн бэлэн байдлын үйлчлэгийг явуулж байна. Энэ бэлэн байдлын үйлчлэгтэр эхний ээлжинд бид нар үндэсний аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн дарганы баталсан 8 дугаар захирамжаар хүн нэг бүрийн өргөчөнд байх зүйлс үзэж байна, бэлэн байдлыг үзэж байна. За хоёрт нь бид нар одоо ойрын төмөрт унтраах бүлэгт байх гал унтраах баг системжүүдийг бид нар үзнэ. Тэрний дараагаар бид нар ойрын төмөр унтраах дадлаг сургуулийг бас мөн зохион байгуулад ажиллах төлөвлөгөөнийхэн дагуу бид нар үйлчлэгээ хийж явж байна. Онцгой байдлын ерөнхий газрын даргын гарсан тушаалаар Дархан аймаг бас эрсдэлтэй бүсэд орж ирсэн. Дархан аймгийн онцгой байдлын газар 5 бүлэгтэй онцгой байдлын газраас энэний дараагаар 5 бүлэг яваа хүн хүч хүрэлцэхгүй үед бид нар аймгийн хэмжээнд 9 бүлэг нэмж оруулж өгсөн. Тэрний дараагаар бид нар аймгийн гамшаас хамгаалах алба болон мэргэжлийн ангийн бас хүч хэрэгслийг дайчлан ажиллах төлөвлөгөө хөтөлбөр юунуудыг гаргаж ажиллаж байгаа. Дараагийн мэдээ. Дархан бурхантай харцгууд волейболын клубээс бэлтгэсэн мэдээллийг хүргье. Спортын баг клубүүдэд туршлах, солилцох, ур чадраа ахиулах боломж олддог нь хамгийн том давуу тал болдог лээ. Дархан бурхантай харцгууд волейболын клубын тамирчдад Монголын волейболын холбооны урилгаар Арлын Япон улсаас хүрэлцэн ирсэн алдартай мэргэжлийн тамирчин Шо Такахаши хамтарсан бэлтгэл хийж өөрийн ариун туршлагаасаа хуваалцаж байна. Шо Такахаши нь олон орны лигт тоглож байсан ариун туршлагатай лигийн шилдэг тамирчнаарч шалгарч явжээ. Түүнтэй хамтарсан бэлтгэл хийх боломж олдсон Монгол улсын ердөө 3 клубын нэг нь Баяр сайхан багш дасгалжуулагчтай бурхантай харцгууд баг болсноор онцлогтой байна. Шо Такахаши гэдэг энэ тамирчны хувьд ярих юм бол 14-өөс 19 оны хооронд Японыхоо дээд лигт тоглож ирсэн. За тэгээд 19 онд Монголд Тутмынхаа урилгаар ирж Алтан Барс клубээс Монголын дээд лигийн тэмцээнд орж мөнгөн медаль авч шилдэг хамгаалагчаар тоглож ирсэн. За тэрнээс хойш тасралтгүй Европын орнуудаар ингээд 6 жил тасралтгүй тоглоод за сая өнгөрсөн жил Польшийн лигт тоглоод алтан медаль аваад шилдэг тоглогчоор шалгараад ирсэн ба. За одоо ингээд амралтын байдалтай 6 сараас Германы лигт очиж тоглох юм хууртай байгаа. Тэгээд ийм мундаг тамирчныг авчиад бид нар бас суралцах юм ихтэй ингээд 13 14 настай хүмүүсийнхээ ур чадвар тавьсаас багш эцэгчүүд маань бас манай эцэгчүүд хамтраад ингээд энэ багшийг ингээд
урилгаар авчирсан байгаа. Тэгээд энэ боломжийг олгосон бас Отхон баяр ахтай баяр. Анхны сэтгэл гэх юм бол өмнө Япон бас дасгаж явагч байсан гэж сонссон. Тэгээд хүүхдүүдийн ур чадварын хувьд баяраа багш нь зааж байгаа техникийн хувьд бол маш мундаг байна. За миний хувьд яг гэх юм бол одоо ерөнхий суурь нь бол бүрдсэн байгаа гэж харж байна. Тэгэнгүүтээ илүү нэг IQ талаас нь ч юм уу эсвэл толгойгоо ажилласан дасгал хөдөлгөөнийг илүү зааж зөвлөж явъя гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн одоо ерөнхийдөө цаашдаа Европт яг үндсэн лигтээ тоглоод явна гэж бодож байгаа. Монгол хүүхдүүдийн хувьд илүү дэлхийд бүр илүү сайн гараасаа гэж бодож байна. Тэгээд амжилт хүсье. Улсын их хурлын гишүүн сангийн сайд Болдын Чахлагийн санаачлахаар Монголын волейболын үндэсний дэдлэгт Дархан хотоос Дархан Монгол багийг шинээр бүрдүүлэхээр болсныг онцолж байна. Энэ жилээс сангийн сайдын санаачлахаар Дархан Монгол гээд шинэ дээдлигийн багтаа болох ч тэр утгаараа бас энэ тамирчид маань эхлэл болж байгаа. Цаашдаа Монгол баг маань бас удаан хугацааны туршид явах юм бололтой учраас тэгээд энэ хүүхдүүд маань төгсч хараад Дархан Монгол гэдэг дархныхаа нэрийн өмнөөс дээдлигийн тэмцээнд ороод ээж аав нутгийнхаа нэрийг дуудуулах юм бүрэн боломж бүрдэж байна гэж ойлгож болно. Тэгээ энэ сангийн сайд жахлах юм маань хийж байгаа бас ажлын маань эхлэл хүүхдүүд маань чинь тэгээд орон нутгаас ганцхан манай клуб ингээд урилгаар авчиад ингээд ажиллахаар болоод байж ин тамирчны хувьд бол мундаг тамирчин байгаа. Тэгээд сурах юм ихтэй. Ер нь бол яг Отхон баяр ах бүтээрийн хувьд багаасаа Япон багштай бас сурч байсан. Япон тамирчдын школыг мэдэн. За өнгөрсөн олимпиад бас манай Япон тамирчдаас Азийн тамирчид ямар гой тоглолоо. Тэр утгаараа бас Японы тамирчдын техник ур чадвар эндээс суралцах юм ихтэй байгаа учраас тэгээд хүүхдүүд маань энэ одоо 2 хоногийн бэлтгэлдээ бас нэлээд ашиг бүгдэл өгөөд нэлээд юм сурах байхаа гэж бодож. Тэгээд ганц өнөөдрөө биш цаашдаа ирээдүйд бас мундаг тамирчид бас яг эндээс бас зөв юм аа нэг юм ийдсэн зөв хараад эхлэх болов гэж бас бодож байгаа. Тэгээд Дархан аймгийн хөлөөл бас утгагүй дээдлигийн медальтай болоод дээдлигийн мундаг тамирчид төрөх байхаа гэж найдаж байна. Дархан аймгийн волейболын спорт улам бүр инхүү хөгжиж байна. Туудахгүй үндэсний дээдлэгт бид Дархны бага дэмжих боломж бүртгэнэ. Дараагийн мэдээ. Монгол Улсын засгийн газрын тогтоол зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал аймгийн засаг даргын захирамжаар цэргийн жинхэнэ албаны 2025 оны 1-р ээлжийн цэрэг татлаг өнөөдрөөс эхэллээ. Ингээд Дархан Политехник коллежээс бэлтгэсэн мэдээллийг хүргэх болно. Монгол Улсын үндсэн хууль цэргийн албаны тухай хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргийн дагуу 18-аас 25 насны эрэгтэйчүүд хугацаац цэргийн албанд татагдах хуультай. Хуулийн дагуу зарлан дуудах хуудас авсан залуус үзэлгээр инхүү орж байна. Эрүүл мэндээр тэнцсэн залуус хугацаа цэргийн албыг хаах юм а. Цэргийн алба хаах залуус зөвхөн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс гадна ирээдүйдээ хэрэгтэй мэдлэг ур чадварыг эзэмших боломж илүү нэгджээ. Нэг жилийн хугацаанд жолооны Б английн эрх авах, дроны операторын мэргэжлээр суралцсан, гэрчлэгээ авах англи сурах гэх зэрэг олон боломжууд нэгджээ. Дархан сумын бүх багуудын залуус Дархан өргөө Политехник коллежийн байранд багуудын хуваарийн дагуу цэрэг татлагадаа энэ сарын 25, 26, 27-ны өдрүүдэд оролцсноо. Эх орны дуудлага эр цэргийн алба гэдэг зарлан дуудах хуудсыг бол бүх цэргийн насны залуучуудаа хүргэж мөн танилцуулж цэргийн алба хааснаар ямар боломж давуу тал байгаа гэдгийг бид нар бол хэлж өгж ойлгосон байгаа. Тэгэхээр эр хүн болгоны одоо тойрхош дайран өнгөрөх амьдралын бас гол чухал зүйл бол эр цэргийн алба юм аа. Цэргийн албанд татагдахаараа залуучууд маань олон авгийн өвгөдтэй мөр зэрэгцсэн жаргал зовлонгоо хуваалцаж он жуваа гэж одоо олон жил удагдаж дурсан санах энэ амьдралын гол чухал зүйл юм аа. Тэгэхээр залуучууд маань бол Монгол улсын үндсэн хуулийн дээр үндсэн үүргээ биелүүлж одоо эх орноо хамгаалах эр цэргийн албаа хаах одоо үүрэгтэй. Үүнийхээ дагуу одоо цэрэг татлагын комиссараа ороод одоо эр цэргийн албанд явахаа. Тэгэхээр мөн одоо 18-аас 25 насны залуучууд маань иргэний үүргээ биелүүлж одоо цэрэг татлагын товчоороо идэвхтэй хамрагдаарай л гэж хүсэх байна да. Тэр нь бол эр хүн болгоны хаах хөвгтийг боддог. Комиссар ороход бол ер нь баг дээр очиод юм цэрэг үүрэгтний үнэлэх гэж авдаг юм байна. Юм 2% цэд зурагтайгаа иргэний үнэлэх бас шаардлагатай. Саяны сургалт явуултлаа. Одоо л үзэгт орох гэж байна. Би 16 дугаар сургуулийн 12 ангид суралцдаг 10 жил өгдөө. Цэргийн зарлал ирээд сэтгэл зүй гэх юм бол яг тийш нэг сандарч байсан юм байхгүй. Яг энэ хөтөлбөрийн нараад яах их ёстой, ямар газар очих ёстой бүх мэдээллүүд авчлаа. Цэрэгтчүүд ямар ашигтай, давуу талтай зөвнөлөөтэй энэ гэдэг бүгдийг танилцуулаад өгсөн болохоор аюу амар. Тэгээд цэргийн алба хаахаараа мэдээж хүн өөрчлөгдөн шүү дээ. Бие биелдэр сэтгэл зүй, амьдрал хандлага, тэгээд тиймэрхүү юм дээр ер нь ашигтай.
Цэргийн жинхэнэ албаны таталгаас зайлсхийсэн иргэн буюу саатуусан албан тушаалтанд цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 36 дугаар зүйл, зөвчлөлийн тухай хуулийн 15-ын 17 дугаар зүйлийн 1-2 хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэж амтай. Иймд зарлан дуудах хуудас авсан залуус та бүхнийг цэрэг татлагтай идэвхтэй амрагдахыг уриалж байна. Дараагийндээ Дархан улсын хувьцаат компани үүсгэн байгуулагдсны түүхтэй 60 жилийн ог тохиолдулсан спортын 5 төрөл тэмцээн нээлттэйсэн байна. Монгол улсад нийтийн аж ахуй салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой Дархан улсын уг хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 60 жилийн ог тохиолдуулан Дархан хотны спортын 5 төрөл тэмцээн өнөөдөр нээлттэйлээ. Тодорхойлбол e-спорт, ширээний теннис, шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн спортын төрлүүдээр зохион байгуулагдаж аваргууд тодорхой юм. Ерхий зохион байгуулагчаар Дархан улсын хувьцаат компани ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчдаар хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, хот суурины ус хангамж, ариутгах татваргын ашиглалт үйлчлэгийг зохицуулахороо барилгын хөгжлийн төв, Монголын нийтийн аж ахуй үйлчилгээний холбоо, Монголын орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлийн холбоо тус хамтран ажиллаж байна. Тэмцээн маань 2 жилд нэг удаа болдог. За нийтдээ Монгол улсын 21 аймаг нийслэл орсон гэдэг нийт бүх ажилчдын төлөөлөл бол орж байна. Тэмцээн маань 4 өдөр үргэлжлэнэ. Спортын 5 төрлөөр залуучууд маань хүч авьяасаа сорж байгаа. Тэгэхээр энэ тэмцээн маань бас нэлээд манай энэ салбарт ажиллаж байгаа ажлагчдын маань уур амьсгалыг өөрчилсөн, нэгтгэсэн, мэдээлэлээр хангасан, хоорондоо удирдлагын төвшөнд хэлэлцээр яриагаа хийсэн, байгаа асуудлуудаа ярьсан ийм чухал арга хэмжээ болдгоор бас онцлогтой байгаа. За энэ жилийн спортын арга хэмжээ Дархан улсын хувьцаат компани 60 жилийн ухтаж зохион байгуулж байгаа. Монголын нийтийн аж ахуй үйлчилгээний холбоод мэргэжлийн төрийн бус байгууллага хамтран хийж байгаа ийм үйл ажиллагаа 2 жилд нэг удаа зохион байгуулдаг. Ирэх жил Улаанбаатар хотод урлагийн арга хэмжээ зохион байгуулагдана. Түүний дараа нийтийн аж ахуйн орон нутгийн байгууллагууд бас энэ арга хэмжээг хүлээж авч зохион байгуулъя гэсэн санал хүсэлтэй нэлээд төлөвлөгөө илэрхийлж байна. Тэгээ энэ юу илэрхийлж байна вэ гэхээр энэ арга хэмжээ бас нийтийг хамарсан гэдэг нь энэ салбарт ажиллаж байгаа ажилтнуудын хүсэл эрмэлзэл нийцсэн. За хамт олныг төлөвшүүлэх, байгууллагын хамт олныг хөгжүүлэхэд харилцан бие биенээс туршлага судлахад хүмүүсийн харилцан хүндэтгэл хайр хүндэтгэлийг хүлээсэн ийм сайхан арга хэмжээ болж байна гэж ингэж бодож байна. Ингээд энэ арга хэмжээг зохион байгуулсан Дархан улсын хувьцаат компани нийт хамт олондоо салбарын ажилтнуудынхаа нэрийн өмнөөс Монголын нийтийн аж ахуй үйлчилгээний холбооныхаа нэрийн өмнөөс баярлалд талархаж байгаагаа илэрхийлээд цаашдын ажил амьдралд нь сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Монголын нийтийн аж ахуй салбарын 21 аймаг Улаанбаатар хотын нийтдээ 14 баг би бүрэлдэхүүн тамирчид бараг 1000 гаруй тамирчид Дархан хотод манай чуулган 5 төрөлтэй спорт наадмаар тэгэхээр спортын арга хэмжээ, нээлтийн арга хэмжээ мэдлээд үргэлжлээд яамжлалтаа зохион байгуулагдаад явж байна. За тухайн спортын наадмын арга хэмжээ маань нийтийн аж ахуйн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, за цаашлаад хоорондоо нэг нэгнтэйгээ танилж мэдцэх, за магадгүй өөр орон нутгуудад болж байгаа томоохон үйл ажиллагаа янз бүрийн танилцах чиглэлээр ингээд дэлгэрэнгүй байдлаар ингээд зохион байгуулагдаад жил бүр зохион байгуулагдаад явдаг. За энэ удаадаа Дархан хотын маань иргэд аж ахуй нэгжүүдийг ундны усаар хангах, бохир усыг татан зайлуулах чиглэлийн үйл ажиллагааг нь 60 жилийн түүхэн үйл ажиллагааг эрхлээ явж байгаа Дархан улсын хувьцаат компани маань нэрэмжит ерөнхий зохион байгуулагчаар манай компани оролцоод тухайн баг тамирчдыг өөрийн Дархан хотод ингээд спортын наадмыг хийж явж байна. Тэмцээн 4-р сарын 24-өөс 4-р сарын 27-ны дуустал үргэлжилнэ. Мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлүүлнэ.
Дэлхийд тэргүүлэгч Түргэн олны сүлжээ Burger King Дархан хотод шинэ салбараа нээж аль бие усны нээлттэй арга хэмжээгээ өнөөдөр зохион байгууллаа. 70 жилийн түүхтэй 100 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулдаг Burger King брэндийг Max Group-ийн охин компани Max Center компани анх Монгол улсад 2015 онд нээж байсан түүхтэй. Ийхүү 10 жилийнхээ босгон дээр Дархан хотын өөрчлөлөгчдтэй дэлхийн шигт нийцсэн амт чанартай үйлчлэгийг үзүүлэхээр улам ойртон ийхүү хуучин дарахны номин агуулга худалдааны төвд шинэ салбараа нээгээд байна. Нээлтийн үеэр олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд 5 дугаар сарын 3-ны өдөр Вандеба хамтлагийн тоглолтоор Burger King-ийн зүгээс дарханчуудад бэлэг байрахаар төлөвлөж байна. Сайн байцгаана уу дарханчуудаа. Тэгэхээр Burger King брэнд маань Дархан хотод өнөөдөр шинэ салбараа нээж байна. За Burger King брэндийн хувьд гэх юм бол дэлхийн 110 улс оронд 20,000 гаруй салбар нэгжтэй ийм франчайз олон улсын брэнд байгаа. Тэгэхээр энэ Монгол улсад бол 2015 онд Max Group маань аль биесний франчайз эрхтэйгээр энэ рестораныг оруулж ирж байсан. За тэгээд бид нар энэ жил 2015 оноос хойш 10 дахь жилийнхаа ой дээр Дархан хотынхаа нийт залуучуудаа эрүүл амттай, шимт хичээлтэй, за тэгээд гений өөрчлөлтгүй ийм бүтээгдэхүүн үйлчилгээг өдөр болгон Дархан хоттой шив шинээр намсах ийм боломжийг бүрдүүлж байна. Burger King брэнд хамгийн гол давуу онцлог зүйл юу вэ гэхлээр олон улсын үйл ажиллагааны стандартыг баримтлан ажилладаг. Тэгэхээр та бүхэн хэрэглэгчд маань бол одоо олон улсын брендийг яг гэрийнхаа хажууд яг шинэ одоо өөрийнхөө амьдарч байгаа хоттой бол бас шинээр нь авсах юм боломжийг бүрдүүлж байгаагаар онцлогтой. За тэгээд та бүхнийг манай шинэхэн одоо салбараар үйлчлүүлэхийг урьж байна. За шинэ салбарын маань хувьд бол 2025 оны шинэ Burger King-ийн олон улсын одоо интерьер дизайнер хийгдэж байгаагаараа ийм онцлогтой ийм салбар байгаа. За Burger King брэнд бол 2015 оноос хойш Улаанбаатар хотод Улаанбаатар хотын 6 дүүрэг, за дээрээс нь шинэ нисэх онгоцны буудалд бас шинэ салбар маань үйл ажиллагаа явуулдаг. Нийтдээ одоо 15 салбартаагаар үйл ажиллагаа явуулж байна. За ингээд та бүхнийг хүрэлцэн ирэхийг өрье. Амар гоё яана уу. Одоо гоё бүр идэндээ. Одоо гоё яана уу. Хүлээдээс. Гоё яаж байна уу? Гоё. Амжилтсаа. Салбарын аль бие усны нээлт өнөөдөр зохион байгуулагдсан бол Вандеба хамтлагийн тоглолт 2025 оны 5 дугаар сарын 3-нд Залуучууд театрын гадаах найрамдал талбайд болно. Шинэ салбарын хаяг хуучин дархан алтны 4 замын уулзар номин агуулга худалдаа нэг давхар. Номин агуулга худалдааны цагийн хуваарийн дагуу өдөр бүр дарханчуудад амт чанартай үйлчилгээг үзүүлэх болно. Та бүхнийг урьж байна. Одоо өдөрч та бүхэндээ цагаараа мэдээлэл хүргэе. Төвөмбөсийн мэдээллийн үйлбэрийн баасан гарын дугаар энэ дүрээд өндөрлөө. Та бүхэн BM-ийн гаригуудад бидний бэлтгэсэн 7 хоногийн таймлбараа хүлээн авч үзээрэй. Баяр таа үзэгчдээ.